Сайн байцгаана үзэгчтэй. Учиртай урлагийн нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ удаагийн зочноор нэгэн жүжигчин бүсгүй оролцож байгаа. Энэ бүсгүйг та бүхэн 2004 онд гарч ирсэн баха аимшиг кино Хан гэдэг кино. За Хан 1 2 3 дугаар ингээ гарч ирсэн. Энэ киногаар нь илүү сайн мэдэх бах. Жүжигчин ганц хойж оролцож байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд зав заа хэрэг вэ? Зав заа гайгүй. Гайгүй байна уу? Тэгээд сүүлд нэг кино тоглосон байсан шүү дээ. Тий. Нэр нь байлаа хүүхэлдэй гэдэг. Та ч юу нийт хэдэн кино тоглож шүү? 6 кино тоглосон. Хүүхдтэйгээ ирсэн байна. Хүүхдийн нэр юм блэ? Төвшин заяа. Охин шүү дээ, тий? Одоо эдтэй билээ? Одоо 6 сартай. 6 сартай. Алтнаас үнэтэй амин заяа алх нүрэн дуудан дуулаа эрдэнэд явиг сахиж ихрэсэд хэлчин хайран Нууц биш бол нэг кино тоглоод ер нь хамгийн өнөр хэдэн төгрөгийн салхи авчихсан. Яг эхний хэдэн кинонд дээр бол яг бүр анхны кинонд дээр би нэг анхны кино чинь болохоор нууцлагдсан сэтгэлгээ кино шүү дээ. 150,000 авчихсан. Чи хэдэн он бэ? 2000 он их үү юу? 99 он. Гэт 2000 он тий. Чи энэ дэр үедээ бас хөөх мөнгө тий. Тэгсэн тэгэл. Анх удаа ажил хийгээл салхи авч байгаа. Бөө баярлалаа. Чи оюутан байсан уу? Гү сургуульд ороогүй 10 жил дөнгөж төгссөн байчихсан. 10 жилээ дөнгөж төгссөн. Тий, манай 10 жилийн багш нар намайг зааж өгсөн юм байлээ. Яг нэг нотчиг юм одоо хүн хараа. Тэгээд 19-аас 19 насны юм хэрэгтэй байна гэдэг. Тэгээ айгүйх шалгаруулт яваад FM араад байгаа хүртэл юу явж байсан, хороо зарлж байсан юм. Тэгээ би тэрийн тэр болгон сонсоог байхгүй. Тэгээ манай 10 жилийн 62 дугаар сургуулийн багш нар яа на кинон чин таарна гэдэг зааж өгсөн. Тэгээ манай асент найрлагч нар намайг яг манай 10 жилийн сургуулийн хөтнөөс авчихсан. Та 10 жилдээ жүжиглэх авьяастай байсан уу? Юусе тэр кинонд ороод юусе гинт жүжиглэх авьяас гараад ирсэн. Нууцсан авьяас нь малтаад гаргаад ирсэн үү? Ер нь их жүжиглэх нэг тийм этих мутаа хөтөссөн. Ерөөсөө гэр сургууль хоёроо явдаг. Ийм ангийнхныгаа баг дүүн юм шиг тий. Явдаг. Манай ангийн 10 жилийн ерөөсөө миний ах эгч нар шиг явдаг гэсэн. Тэр кино тоглоод тэгэл ер нь жүжигчин болъё бодсон. Тэгээд нэг жүжигчин болъё гэж бодоогүй. Жүжигчин гэдэг юм их л гоё хүн хийдэг гэж би боддог гэсэн байхгүй. Над чи хүн бол хийдэггүй бах төө. Тэр үе чи яг над чи хүмүүс нэг кинонд гадаад кинонд ч гэсэн байдгүй л байсан юм чи. Тэгээд ийм жүжигчин дотроо битүүхэн мөрөөдөл байсан л да. Тэгтээ бол энэ хизэж биелших байх гэж бодож байсан байхгүй. Тэгээ манай киноны ерөнхий найруулагч Тэнсмаа гэдэг. Тэгээд яа тийм хоёр сургуулийн чи айланд нь орох уу гэтэл. Тэгээ асаал тавьчихсан. Тэгээд Бэрс кино урлагийн дээд сургуулийг сонгоод орчихсон. Одоо Бэрс чинь байдаг үү? Одоо Бэрс маань байхгүй болцсон уу тийм. 10 дугаар сарын 15-ны өдөр аялалд гарсан 9 дахь өдөр. Бид яг одоо ойд төрчүүд байна. Энэ аялал яагаад ч юм надад нэг л таалагдахгүй юм. Оройн 18 цаг 25 минут болж байна. Ойн чөлөөнд бид нэгэн байшин оллоо. Энэ байшин 2 давхар улаан өнгөтэй. Гаднаас нь харахад хин ч айгаад ороход хэцүү санагдмаар. Иймээс бид нар гадаа нөмөрт нь онохоор боллоо. Ямар муухай байшин бэ? Ариг төөх юм байна. Хөдөө майхан амл яасан? Тэгсэн зөө. Яавал гэжтэй. Оо заа. Йоо бараг төөч юм байна л да энд. За нэг юмэрхүү. Оо яа. За тэгээд Хан 1 2 3 5 гэсэн шүү дээ. Тий.
Чи оюутан багтаа төгсөж явахдаа гэлөө. Төгсөж явахдаа Төгсөж явахдаа 4-5 оноос 5 онд ихэж тавсан. Фэс студийн баг анхны л уран бүтээл бас аим шиг юм. Тэгтээ юу гэсэн юм хан нэг зохиол нь шал өөр нэртэй нэг зохиол ирж ирсэн. Одоо яг санахгүй нь баг оюутан байхад ирсэн. Нэг 2 дугаар курст байхад ирсэн баха. Тэгээд тэр зохиолыг уншичаад тэгээд хүмүүс нь алгалцсан байхгүй. Тэгээ ямар ч хүмүүс тэр уран бүтээл хийх гэж байгаа, яах гэж байгааг мэдгүй. Би ч их сэтгэлийн хөөрөлөөр юмыг амар юу тосч явдаг байхгүй. Тэгэл ардхаар бодохгүй. Тэрүүхэндээ шийдээл ерөөс өө заа гэж шийдчихдэг. Тэгээд авчдаг байхгүй. Үндэсний телевизэд ажиллаж байсан яас? Харин тийм Монгол телевиз ерөөхдөө жигдэрнэ гэж яжсэн чинь яг нэг киноны тийш оюутан байхдаа та чинь үндэсний телевизэд ажилласан. Тий дадлага хийжсэн. Тийм дадлагыг найруулагчаар шүү дээ тий. Найруулагчаа дадлага хийжсэн тий. 2 жил гараад ирсэн. Студ тий. Үчийн эмэлд байсан. Тий. Тэгээд жинхлэх гэжсэн чинь Ерөөхдөө жингэдлэх гэж байжсэн л та. Тэгээс киноны санал гарчихж байгаа. Бас уулгамч юм шиг тосч явал ардхад цаашаа амьдрал цаашаа яаж үргэлжлэхээ мэдэхгүй л ерөөсө тэрхүү зур сэтгэл хөдлөлөөр тусаад авчиж байгаа юм. Хой чөлөө аваад чинь ажил уган болох л байсан. Гэхдээ ерөөсөө л телевиз хэрэггүй болоод ерөөсөө кино хэрэгтэй болоод яваад гэж байгаа. Тий. тэгээд таны чинь их кино тоглохоор их муухай дүр тоглох юм. Тэгээд өөртөө зүгээр байдаг юм бах та хар гэрийнх нь яаж хүлээж авдаг юм бол цуснууч харсан юм их тоглох юм. Тэгээ одоо яг гэдэг угаасаа мэрэгжлийн эзэмссэн юм чинь ирж байгаа саналаас би татгалзах хэрэггүй шүү дээ. Өөрийнхөө чадвар юу байдгийг те тэнд ажиллаж үзэх хэрэгтэй байхгүй. Эсрэгч бай, эрэгч бай те. Тий. Та үчийн эмэлд байхдаа яг таны гардаж хийжсэн нэвтрүүлэг гэж байдгүй. Яг гардаж явсан нэвтрүүлэг бол байхгүй. Зүгээр нэвтрүүлэг болгоны ардтай л туслахаар явдаг гэсэн. Одоо л ажил хийхгүй байгаа. Одоо бол ажил хийхгүй гэртэй. За үндэсний телевизэд яагаад очив? Ирэхэд хүүхэд гаргахаас өмнө бол ажилд орох гэж зөндөө олон жил үзүүдээр яваал тэгэл хүний оронтой байхгүй гэл тэгэл нөгөө хөгжим бишүүдээр нөгөө хууль байдаг шүү дээ. Одоо нөгөө 25-аас дээш хэдэн хэдэн жил нөгөө хөгжим бишэлтэй бол одоо хүн аавна гэд тэр хуулийн дагуу яриад ч авдаг юм байлаа. Тэгээ оронтой гүцсэн гэж. Тэгэл анкет бүглээл яваад идэх. Тэгэл телевиз Монгол телевизд орох гэж нэлээ үзсэлтэй. Буцаад уу? Тий, буцаад үзсэн. Тэгээд чи аппарат дийлэхгүй, чи тийм дийлэхгүй гэл тэгдэг. Охин чи одоо 6 сартай тий? Тий. 6 сартай. Охиныхаа аавтай яаж учирсан? Санамсаргүй байдлаар л очирсан та. Тэгээд санамсаргүй байдлаар ажвал би хүүхдтэй болчихно ч гэж бодооч байж гэвэл тэгээд хүн баярлах ч айх гах зэрэгцдэг юм байлээ. Ээж олон гэж бодоагүй тэгэл. Гэнт хөвгтэй болцсон. Охины аав нь бас ийм одоо өнөө. Оогүй, охины аав өндөр жирийн хүн. Жирийн хүн. Таныг сонсохны танай ээж бас одоо гэсэн ер нь удамшдаг юм тий? Тий, ерөөдөө удамшдаг юм. Манай удамд бол их удамшаад л байна л да. Тэгээд ерөөдөө удамшлын байдал байхад хүн удамшаад ирэхээр бөө мөө лам мам гэж явдаг. Тэгэж үл явж үзсэн. Өөрөө нэг хүүхдтэй болоод ирэхээр хүүхдтэйгээ ирээдүйн төлөө тий яг бас л ийм болоод төрсөн. Ингээд миний хүүхд харамсах болов яах бол гэсэн байдлаар бас их явж үзсэн. Тэгээд ерөөдөө миний охин бол надаас нэг жоохон өндөр болно. Тэгээд энэ хүүхдээс гарсан хүүхэд өндөр болно гэдэг хэлээ. Тэгээд одоо битээ нэг өсөлтийн нэг битми уугаал байж байгаа. Тэгээд би энэ өсөхгүй ч гэсэн оюун ухаанд 90 сар бол байж ивэл тий. Та бас ээжтэйг өссөн шүү дээ тий? Тий, би ерөөдөө бага настай бол өвөө юм. Айлын ганц тий? Айлын ганц тий. Тэгээд манай ээж үл зүгээр өстө төрүүлээл өвөө эмээд өгөөл тэгэл өвөө эмээ эсгээл дараа нь ээж гихчдэр ирж өссөн. Тий хотод. За нийтийн байранд хэдэн жил амьдарч байна? Одоо бараг 7 дахь жилрэг орчих. Оо удаж байгаа юм шүү дээ. Чи одоо сарын түрээс нь хэд үдээ? Сарын түрээс 150 мянга байдаг. Гал төлбөр үрсэн тий? Гал төлөхгүй, гал төлөхөөс бусдын нь бол гадаа ерөөдөл. Болоо тий. Тий. Худаг мод нэг ойрхон болохоор гайгүй. Танай энэ байранд чинь хичнээн айл үд юм бэ? Манай байранд 6 айл үт. 6 айл үдэг. Ер нь ингээд хажуу айлын яриа мараар нэг сонсогдоод байт юм тий. Тий сонсогдсон шүү дээ. Ерөөсөө нэг юм хар панер байдаг шүү дээ. Тэгээ хар панер тусар хөөс хийцэн тийм л байдаг шүү дээ. Тэгээ хамаагүй бас чанга Монгол ярьчлахгүй тэгэл. Дулааны хувьд
яг хоо гайгүй юм шиг байна. Дундаж уу. Гайгүй гадаад улаан болохоор бас гайгүй. Сая бас нэг хэсэг өдөрсөн ч бас хүйтэн талдаа болох гэж Тийм байна. хөнгөрсөн өвлөл бүр үтэн байсан уу? Гайгүй. Нилээн зазаа хүнжилт. Яг нэг ороо буулгаж унтахгүйгээр л охиноо шахалт эхэлсэн. Надаас өөр удаж байгаа хүн алга шүү дээ. Бүгдээрээ байрсаар 1-2 жил суугаа амьдрал тэгэл яваад гараал өгч шүү дээ. Би ч одоо яг энд бараг 7 жил болох гэж. Ус энэ худаг яг хажууд байсан. Яг худаг энэ манай энэ зам. Та өөрөө ус авдаг. Би өөрөө ус авдаг. 5 савтаа усаа бол яг хүнээр авах болно л да хүнгүй. Заримдаа худгийн ихч миний араас энэ усын нүргэд энэ бүх юм болон тавиал оруулах өгчнө гэл. Тэгээ оруулж өгдөг. Тэгээд байрны мөнгөө ямар шугамар яаж тушаад гин сард нь өгдөг. Эсвэл бас хаяа мэдээж хаяа зарим нэг айлт ч юм уу боломжгүй гардаг байлгүй те. Сард нь би өгчөө бодож хураагчаар чинь одоо айгүй хэцүү болно. Дараа нь хинээсээ яаж өгүүлээ гэл. Тэгэл группийн мөнгөийг буун гутлыг хугацаанд та. Тэгэл 150 мянга гэхээр танай байрны түрээс Тий. те. Сарынх нь нэг сард бас баггүй мөнгө гэж бодож байна. Анх 6 жилийн өмнө ороход хэдэн төгрөг байсан? Анх 6 жилийн өмнө ороход юу 100 50 мянга, өвлөн 70 мянга байсан. Тэгээ хизээнээс 150 мянга болсон. Тэгэл ерөөхдөө явсаар аажмаар өссөөр байгаа л 150 болсон. Тэгэхээр 150 нь саяхан одоо л жил энэ өвөл сайн нэмэгдсэн. 130 байж гаад. Тэгээ юмны ус гадуур өсөд байгаа болохоор бас байрны үсэг их бууруулахгүй хаа л гэж боддог шүү дээ. Яг да 10 мянга цаас ч гэсэн буурал ээж охин айтвал хэрэгтэй л гэсэн. Ээж чи гээд хаана амьдарч юм бэ? Ээжтэйгээ цуг амьдарч болоогүй юм уу? Арай тустай биш үү? Манай ээж нь тустай байд юм аа. Тэгээд насаараа ганцаараа явсан болохоор бас хүн чинь нэг хань ижил гэж юм байлгүй л яг энэ оргооч угаасаа заавал хоёулаа байх ёстой гэдэг л үздэг юм байлээ. Тэгээд яг гандан дээр будаа зарж байгаа хөртөгөө танилцаад. Гандан дээр будаа зардаг. Тэгэхээр би бараг мэдх юм байна да. Тийм. Хорол тал руугаа хаал баруун хаалган дээр суудаг. Зөв. Тэгээд сүүлийн үед нөгөө будаа зарлуу харьцсан. Тэгээд гэртээ байж байгаа саяхнаас нэг сонин монин мэдээ зараал явж байгаа. Тэгээд гэртээ хий байхаар би нүвдэх гэдэг. Юм л хийхгүй бол тий. Төрөөс бас нэг байр гуйсан гэсэн шүү дээ. Та хүсэл тавьсан гэдэг чинь тэр хариу нэрсэн үү? Хариу нь одоохондоо ирээгүй л саяхан нэг Монгол тусгал гэдэг төрийн бас байгууллагын уулзаад явсан. Тэгээ уулзаж яваад одоо хариу алгаал ямар хүмүүс нөгөө сонгогддог гэсэн. Одоо тэгээд нөгөө манайхыг харчаал энэ дотор гэрч дотор байгаа юм чинь бүгд танах мөн үү гэдэг. Мөн гэдгсэн чинь. Өө тийм үү. Тэгээд одоо яг өөрөөс чинь доор амьдралтай тий ийм хүмүүс дотор байна. Тэгээд яг битүүхэндээ сонгодоосаа гээл залбираа байжэл гэдгсэн шүү дээ тий. Цаашдаа одоо мэдээж хүүхдтэй болсон юм чи. Одоо төлөвлөгөөтэй амьдарч байгаа Тий юм. төлөвлөгөөтэй байлгүй яах вэ? Ерөөдөө жүжигчнэр ажил ихээр одоо шансал айгу бага байна. Одоо өдрийн бот шиг гэдэг шиг киноны санал гэдэг чинь бага хаяал ирж байгаа. Та кинонд тоглож чадахгүй бол өөр юу хийж чадах вэ? Би одоо нэг тийм нэг сургалтын соёл гэсэн бодолтой л шүү дээ. Гоо сайхан чи сургалтанд. Тэгээ одоо би энд ч амар тий. Би таар нэг өөрөө сонирхол сайтай сонирхолтой л да. Плиц бүглүүлсэн. Энд дээр таны хобби хоол хийх гэсэн шүү дээ. Магадгүй тоогооч явж болох тий. Тэгээ тоогооч. Ресторанд бол нэг ресторанд бол дажгүй хоол хийчихнэ үстэй. Порц нэгтүүлээд айгүй л хаваагийн минь гаргалтаа тусах байлгүй. Охины аавтай уулздаг. Хүүхдтэй ер нь тусдаг үзүүлж байна уу? Яах вэ? Туслал энгийн бор амьдралтай хүн байдгийг. Ягаад охины аавтай нийлж болоогүй? Ерөөд тустай гэр бүлтэй хүн байдаг. Та мэдээж охины аав таартай баг тийм. Тассаа. Тий. Тэр нь хайрыг юу гэж боддог? Хайрыг ерөөд итгэлцэл гэж болгодог шүү дээ. Өөд. Тэгэхээр дассан гэдэг чинь хайртай байсан гэсэн үг. Өө нь хайртай. Охины өсөлт 6 сар хүртлээр хэвэн байсан гэж байгаа тийм. Өө тий гидсэнд хэвэн байсан. Гидсэнд ахтай хэвэн байжгаад тэгээд
6-7 сартад нөгөө 4D гэдэг ихэнх үзүүлээд яасан. Энэ дунд чөмөг богино гэж үзсэн хэрэг. Нөгөө удамшиж байна гэдэг чийсэн. Ямар өвчин биш үү тий? Зөвхөн гараа байгаа юм чинь. Зөвхөн л удамшаад яваад төрж байгаа юм чинь. Түүнээс бол тэгээд нэрэл тийм юм да бас гэж. Бол нэг нас хүрээд идэж магадгүй гэж бас эмчнэр дүүлд гаргасан юм уу? Тий нэг аймаа хүрээд яхаа витамин уугаад ирэхээр гайгүй болчих واخ гэж бодсон. Тэгэд одоо үе чи айгүй асар их хүчтэй витаминууд гарцсан юм чинь гээд тэгчихсэн л та. Кино жүжигийн санал ер нь их цөөхөн ирдэг юм шиг байна тий. Энэ цөөхөн өдрөө утчих л ирдэг ш. Сүүл тоглодог киноч нэг хүүгэлдэж шүү дээ. Тэрэн дээр тоглоход одоо яг нөгөө санхүүгийн талаас би тэг гайгүй надад бол боломжийн баг хамгийн өндөр өртөгтэй жүжигчний тий үнэлсэн жүжигчний талаас нь үнэлсэн цалин өгсөн л гэж би боддог. Бүр туслах дүр юм чинь тий. Тэгээ сараагч маань яг мэрэгжлийн тий том ахмад жүжигчтэй дүүцхээр ингээд бодож өгөө чамд гэдэг ч өгч ирсэн. Тэгээ би айгүйх баярлж илсэн л тий. Охиныхоо ирээдүйг мэдээж бодож байгаа. Тий ирээдүйг одоо тэгэл ямар хүн болох миний хөлөөрөө тий. Болгоно яана гэж бод. Би зураач болгоно л гэж боддог шүү дээ. Яг өөрийнхөө сэтгэхэд байгаа юмыг цаас бирээр зураал өөрийнхөө тий. Би тийм байх болоо гэж л боддгийг. Тэгтээ яг хүүхэд өөр тэр авьяас байхгүй би хүчлэх албагүй л дээ тий. Тий. Хүмүүс ч нэг хэрвээ би ийм байсан бол гэж боддог шнэ. Болгож боддог. Би ч гэсэн боддог. Мөрөөдөл мөгдөлгүй гэлдэг тий. Хэрвээ би ингэж амьдрах байсан да, хэрвээ тэгж төрсөн бол ингэж амьдрах байсан да ч тийм төөрөгдөл бодол их төрдөг. Одоо ингэж байж байгаа хүмүүсийг харахаар одоо ийм жирийн үндтэй ингэж амьдрах гэж баг багтаа хэрэгс юм цагдаа болно гэж боддог гэсэн. Яс юмнийх нь цагдаа болно гэж боддог гэсэн. Тэгээд цагдаа болно гэж одоо айгүй яад гэж мэдгүй цагдаа 4 төв цамсвал цагдаа болно гэж бодвол яг хотод орж би 1-ээс 5 дугаар анги хүртэл болгоны шиг өндөр сумд байсан. Тэгээд 4 дугаар ангид 62 дуус болсон байхгүй. Тэгээ ерөөдөө нутагт бол ерөөсөө чи тийм юм гэдэг нэг шоолох юм байдаггүй. Яг манай ээжинд байсан тэгээ хүмүүс нэг тасцсан. Энэ ингээ явж л идэг нэг юм хүн гэдэг байдлаар тэр байж л идэг юм чинь гэсэн байдлаар ханддаг. Тэгээ хотод ирсэн чинь хүн болгоно нөгөө шохорох жагаад баг ингээл чичээл хараад хөөх тэн хөөх юм гээд тэгдэг. Тэгээ бодож за над чиг юм цагтаа хүн баримтлах гал тий юу санаанд оромгүй юм өрөөд юм дээ гэж бодлоо. Тэгээ цагдаа гэдэг үргэлжлээс болсон хуульч болчвол гоё юм уу гэж боддог байсан. Тэгээ яхад боддог битүүхэндээ л бодоол явна бит. Тэгээд жүжигчний юу гинт гарч ирэл за үнэн бас жүжигчний битүүхэндээ л мөрөд юу яжсэн юм чинь. Тэгээ би билсэндээ сэтгэл хангалуун. Яг манай ээжийн их чиднэр жоохон дурамчхал байдаг. Яг цаашаа ингээд амьдрал өргөжлөхгүй хоолоолж тэгэхэд хэцүү те. Цаашаа юу ээж бүтээх гэж жоохон уурлангуул байдаг л та. Тэр нэг зураг байна те. За. Тэр ямар учиртай зураг юм бэ? Нэвтрүүлэг үү юу вэ? Нэвтрүүлгийн зураг мурдтай хатд гээд бэр цэцэг гээд холбоо цэргээ. За. Цэргийн тийм төрөм гэсэн холбоо байсан. Тэгээд нэг кинон цуг явжсэн ганц суух гээд нэг юм нэвтрүүлэг хийх гэж байна. Чи асентер ажиллах уу гэхгүй би бас ажилгүй ажил хайгаад явжсэн юм чинь. Тэгээ яхад тэгээгээл бас тэгэл ажил туслах асент нэрлэлт гэж ажиллаж ирсэн. Танд телевизээс одоо ер нь санал ирж байна. Санал ирвэл шууд ажил билнэ үү? Ер нь бол санал ирвэл тэгээд ажил бэлэн л гэж боддог. Гэтэ бас мэдээж сүүлийн үеийн монтаж сүүлийн үеийн нэвтрүүлгийн тий тоног төхөөрөмжс чих хоцрогдолтой л байгаа хас. Програм одоо энэ бүх зүйлийг заа гэвэл өн төлбөргүй заа гэвэл танд сурах хүсэл байна уу? Ирмэлзэл. Сур байлгүй яах хүн чинь тэгээ сурах юмд илүүтэй. Танд яг заа сургая гэхээр хүүхдээ яах?
Хүүхдээ тэгэл нөгөө ээж тэгэл тохиролцсон доо. Та ер нь яг ямар төрлийн нэвтрүүлгүүд дээр ажиллах сонирхолтой вэ? Зохиомж кино тал руугаа ч юм уу зохиомж Уус сайхны тал руугаа. уус сайхны тал руугаа. Таны амьдрал хэцүү зүйл, бэрхшээлтэй зүйл бас хүн болгонд л байдаг. Хүмүүс дээрлэх ч юм уу, янз бүрээр эвгүй харьцах. Ийм асуудлууд гарч байв, одоо гарч байна. Ерөөхдөө нэг одоо гараагүй яхаа. Биний одоо яагаад гарахгүй юм гэхээр урлаг тосны л бас нэг том гавьяа юм уу да. Хүн болгон хүндлэл хүүхэд бүр нэг жоохон хүүхэд 8 настай болчихсон 80 настай бурал хүртэл хүндлэлтэй өө энэ үгүй ингэж явж байгаа. Ийм урлагийн хүн байдаг тэгдэг гэл тээ. Хүндж явдаг. Яг чичээл нэгтэл гэсэн тийм хүн бол одоо гараад байхгүй. Хэдэн хавь хараа. Хав. Одоо ингээд хоёулахны амьдрахаар мэдээж бэрхшээлтэй зүйлүүд их байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс их тусалж байна. Та бас нэг телевизийн нэвтрүүлэгт орж ирсэн харж санаж байна тий. Тэр бас тусдсан болж байна. Хүмүүс ирж ер нь туслах зүйл их гарч байна. Байлгүй манай уцаар ярил туслах гэсэн тэг гэсэн ингээл тэгэл бас хажуугаар сар сурд хүмүүс байгаа. Танилцах гэсэн тэг гэсэн танилцсан ихээр нь танилцахгүй гэл уцаа туслах. Танилцъя. Тий. Эрэгтэй хүмүүс айгүй. Тэндээс ч ярьж, эндээс ч ярьж гэл айгүй. Тэгчихсэн. Тий. Туслах, танилцах гэснээр нь болохоор тастаад тусламж авахлах нь авчаад. Танилцах хэрэгтэй. Яг одоо танилцаад яах юм блэ? Өргөтэй болсон ч гэж дотор боддог. Та одоо мэдээж ажил одоо хайж байгаа. Ажил одоохондоо бол хайгаагүй. Охиноо ажилд орвол охин яах? Охиноо тэгэл цэцэрлэгт өгөндөө. Тэгээд цэцэрлэгт өгөхөд 2 ойтой авдаг гэсэн чи 2 ойтой бас аваа бэлдсэн юм шиг ба шүү дээ. 3 хөрчиж байгаа юм гэдэг. Тэгээд ямар ч гэсэн хүний хүүхдийн дайтал адилхан сураал тэцэл би өөрөө цэцэрлэгт явж байгааг. Тэгээд хүн чинь ингээд өөр хүүхдээ болоод яхаараа тэгээд өөрийнхөө дутаг хүүхдээр гүцэх гэдэг тийм шиг шүү дээ. Цэцэрлэгт явуулаад тий. Нэг жоохон махтай явсан гэлээ. Тэгээ яваад нөгөө шатаар бугсан чи шатнаас сур орлоод ирсэн. Тэгээ манай уу юм хоёр явуулах болчихсон. Тий. Даа юм ч байдгүй. Ер нь хамаатай садангууд чинь манай уу холбоотой гэдэг юм. Таахгүй л. Өдөө нэг хайхтар хамаатай. Мөө тэгэл. Өчигсэл ээж ихчийн маань 2 байна. Тэднэртэй холбоотой. Одоо ирж очин тэгэл. Ийчээ эмдэг домлого явах нөгөө ирж ирэл аваад явдаг. Тэгээ нөгөө ажилтаа болсоос тэр болгонд гэж чадахгүй байна тийм. Хүүхдээ хоолой гэжсэн үү та? Баяшиж Магадгүй танд туслая дэмжээ бас багч гэсэн дэм болъё гэсэн хүмүүс тантай яаж холбогдож яаж ирж уулзсан юм бэ? Ерөнхийдөө голцоо нөгөө утас муцаар яриад тэгэл яг одоо нэг би бас гэртээ ирүүлээд идэв юм уу? Утсын цаана ямар ч юм байдаг үлээ. Тэгээ голцоо юу яд юм дөө? Хүмүүс чинь нөгөө дансаар шилжүүлээл. Тэгээд арангад нэг байдаг нэг их саяхан нэг телевизээр гарсан нэг юу мах өгчээсэн. Агуутай. Тийм авчихсан тий. Тэгээд одоо хэрэгэдэл байж. Оо мама. За би сая телевизийнх за. Тэгээд нэг дэлгүүр орж идэм болсон юм аа. Яг уу. Энэ зааврууд бичсэн байгаа. Тэгээ мэдэхгүй юм аа нэвтрүүлгийн дараа надаас суурай. Танаа хүүхдэд л авсан. Хитэн хичээл юм байгаа. Памперс байгаа. За. За миний нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Магадгүй дараа уран бүтээл шинэ уран бүтээл хийгээд та бүхэн эргээд уулзах магадгүй. Цаашдаа ажил үзэж өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та нарт ч гэсэн амжилт хүсье. Тэгээ охинд ч яваас аадж жаргаад хүсье өрөөё. За.